Нүүрэнтэн нүүгэлдсэн их хүндий. Гүн галуутай гүн цэнхэр нуурвал дашдаржи насагдаржи маань унсан газар угаасан усаа. Хөрсөндөө нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй. Хэвлийдээ уурхай баялагын охи болсон өгөөжтэй тансаг сайхан нутгаа. Хайраг чилагун илт, хатан төмөр эцэгт, хий салхин хөгжилөгт, хөвөн уул ноцлогт. Эрт дээр цагт галын тахилга ингэж эхэлдэг байж. Тэгэхэр үгдээдэс маань галыг чулуунаас ихтэй гэж үздэг байж. Нүүрэнтэн хүндийд хүний хэдэн үед элбэг хүрэх бүрэн нүүрс бий. Нүүрэнтэйгээ дуутахад нүүрстэй гэх шиг дуулдана. Үнэн гэхтэл хагас километр хүрнэ. Ингээд бодоход хичнээн аваад хорхож үгүй, отойгчгүй мэт. Гэвч ажилтал техник нь авраг юм. 50,000 хүрз нүүрсийг ганцхан утгаад л авчирна. Жилдээ сая гарын километр хөрс хуулна. Хотч баг нуур, уур хайч баг нуур. Ямар боловч он жил 10 таа солигдож, хот сүндэрлэж, жилдээ 4 сая тонн нүүрс олборлдог их уурхай бослоо. Нүүрэнтэн хүндийн нүүрсний их орд доод цэрдийн галавт барагцаалбал 130 сая жилийн тэртээд үүсэн тогтжээ. Мод чулуу болон хувирсан балар эртний түүхийг энэхүү орд өгүүлсээр аль 2 сая жилийн тэртээд оршиж байсан үлэмж биетний ясыг өнөө хүртэл халуун хөвлөдөн хадгалж ирсэн үүний нэгэн гэрч. Нэгэн их 80 тонн буюу 13 оронтой нүсэр тоогоор илэрхийлэгдэх нүүрсний нөөцтэй юм гэдэг энэ дэлхий. Хаасайгүй нүүрсний хэрэгцээ их. Тэр тусмаа манай орон ийм түлшгүй бол дороол галаалтна. Хөрсөн дээрээсэн эхлэн хишгэн хайрлагч энэ ил уурхай нүүрсийг 40 тонны даацтай машин сүлжин зөөхөн үүнийг сануулах мэтээ. Манай гэр хороолол нүүрсний уурхайн төвд байсан. За ингээд гэр хорооллын одоо хөдөлмөрчдийн дотроос энэ газар орноо сайн мэддэг настангуудаараа энэ буух газрыг бол урьдчилж үзүүлээд тэгээ энэ буусан газрыг бол одоо манай настангуу зөвшөөрч энд дуусан. Гэр хорооллыг уурхайн салхин дээд талд 10 гаруй километр алст байрлуулсанд гэсэр живгаан адил бүгд баяртай. 10-аад жил тоос тордог утаавнаар дуу чимээнд туйлдсан хүмүүс аргачгүй юм биз дээ. Ирээдүйн төлөвийг эргцүүлэхэд дэлхий дахнараа нүүрсний хомсдолд орох цаг ирж юу магад. Чухам тэр үед л Монголын хар алт маань ханш нээж байвал сайнсан. Хэдэн сая жил хөвлөдөн нандинан тээжва тэр баялагийг та бид олдсон хэрээр нь үрэн таран хийгээд байвал эзэн хүний сэтгэл дутах биш үү.
экскаваторын машинч буян тогтох. 1980 онд Дархан хотын политехникийн сургуулийг төгсөж ирээд энд экскаваторчингаар ажиллаж байна. Би анх экскаватор дээр ажиллахдаа нэг экскаваторыг зөвлөлтийн мэргэжитний хамт угсарч гаргаад тэр экскаватор дээр 9 жил ажилласан. Дараагийн 2 дахь экскаватор дээр бригадараа ажиллаж байна. Одоо би 12 залуугийн хамарсан бригадын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэн ажиллаж байна. Бид ажиллахын зэрэгцээ амар цэнгэх хэрэгтэй. Гэтэл энэ сайхан хотод иж бүрэн биеийн тамирын зал алга байна. Бид 10 жил энэ газрыг ухаж ариун их нүүрс олзуурсан. Гэвч энэ сайхан байгалаа унган дөрхөнд нэргүүлэн оруулахад санаа тавьж, овоолгуудыг тэгшлэн шимт хөрс шороо асгаж, мод тарвал сайхан уул болох болов гэж ажилчин би дотроо бодож явдаг юм аа. Бэлэн зэлийн юмн дээр ирээгүй бид. Хатуу гэрхийг үзэж, бүхнийг өөрсдөө бүтээсэн, бүтээжж байна гэж хэлэх хэрэг баг нуурынханд бий. 10 гаруй мянган хүнтэй 70% нь тохилог суудсанд суудаг. Баг нуур залуусын хот. Тэр хэрээр ч ихийг үгүйлдэг. Сургууль, яасэл, цэцэрлэг, соёлын ордон бие нь бий. Шин айлд юм бүхэн дутагддаг шиг залуусын хотод залуусын үгүйлдэг зүйлч бий. Кино, театр, биеийн тамирын ордон алга. Ерөн ч хот биш Арион. Тэр хэрээр Улаанбаатарын дайвар дагуур маялтай ирээдүйг нь харвал 10-аад жилийн дараа гэхэд 50 мянган хүнтэй үйлдвэрийн цогцлбор болсон том хот болох юм шүү. Бүтээн байгуулалтыг хүн л гардна. Хүн хаан байна хэрэгцээ дагна. Номын сан, зочид буудал гээд дутуу бүхнийг тоочоод байвал зөндөөл зүйл бий. Гэвч 10 хүн ортой эмнэлэгтэй байсан нь тун ормог хон. Одоо тэгвэл орчин үеийн тохилог бүхэн бүрдсэн цогцлбортой болжээ. Хөдөлмөр хүндийн хэрээр аятай тухтай амраах хэрэгтэйг эрт ойлгосон нь сайшаалтай. Ажилчны сувилалд шавар, зүү, төөнүүр, ус гээд олон төрлийн заслал хийдэг. Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс жирэмсэн, нял хүүхэдтэй эхчүүдийг үн төлбөргүй амруулдаг. Энэ бүхэнд жилдээ сая төгрөг зарцуулдаг гин. Манай гайхамшигт найрагч Дашдоржийн нацаг доржийн төрсөн буурин дээр сүндэрлэн болсон хотынд бодох, санах юм ариваа. Монголдон ганцхан их нацаг доржийнхон дурсгалд зориулж нацаг дорж хотож хийж дуудмаар санагдана. Нүүрсний уурхай гэгч бүхий л үйлдвэрийн сүм. Улс орныхоо нүүрсний хэрэгцээний тэн хагасыг дангараа хангадаг энэ уурхай манайдаа аргагүй авраг уурхай. Энд ажилдаг техникч мөн л авраг. Алхагч экскаваторын шанганд авсаархан нэг машин багтаж архина. Ажиллах нь багтайж эвдрэх гэж бас бий. Ийм хүнд нүсэр засварыг гардан хийдэг засварынхан гэж авьяатай бүтээлтэй улс байдаг. Инженер хишигт. Баган нуурын уурхай нүүрсээ салбарын нүүрс гаргалтын 50% үйлдвэрж ирлээ. Энэ хугацаанд баган нуурын уурхайн техник тоног туурамж ашиглалтын зардал жил бүхэн 2 сая гаруй өрөөлийн сэлүү хэрэгсэл материалыг гадаадаас авч ажиллаж байсан.
1989 оноос эхлээд Тус уурхайн инженер техникийн ажилчдын санаачилгаар өөрийн үйлдвэрлэлээр зарим төрлийн техникийн сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж эхэлж байна. За үүний нэг жишээ нь бол Урмын Эрч хошууг үйлдвэрлэж өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангалаа. Ингэснээр жилдээ 120 мянган өрөвлийн сэлбэг хэрэгслийг хэмжиж байна. Манай нүүрсээ салуурн бол засварын төвлөрсөн үйлдвэргүйгээс болоод уулын одоо өндөр үтэмжтэй уул техникийн хоног хуримжийн засварын ажлыг хийх асуудал хүндрэлтэй. Зарим сэлбэг хэрэгсэл нь олдохгүйгээс удаан хугацаагаар зогсох асуудал их гардаг. Тийм учраас нүүрсээ салуурын засварын үйлдвэрийг барьж явуулах асуудлыг яралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм аа. Уурхайн шав тавихаас эхлэн ядамтай мөр зэрэгцэн ажилласан зөвлөлт нөхдөөн байхгүй бол яандаа гэж сандаг байсан шүү. Одоо бид бие даах чадвартай болсон гэж бригадын дарга даваа сүрэн урамтай ярьсан юм. Газрын өнгөн хөрсийг сэлгэн зөөвөрлөх амаргүй ажил ил уурхайд байдаг. Алхагч техникийн аагаар хуулсан хөрсийг 12 мянган морины хүчтэй цахилгаан зүтгүүрээр зөөнө. Жилдээ 70 сая шахам шометр шороо тээвэрлэнэ. Ерөн ч уурхайг төмөр замгүйгээр сэтгэхийн аргагүй. 11 жилийн өмнө Багнуур Баг хангайн төмөр зам ашиглалтанд орж хар алтан Улаанбаатар хот руу тээвэрлэж эхэлсэн билээ. Нүүрснээс хий болон шингэн түлэж гаргаж авахыг дэлхийд дахинараа сонирхох болсоор удлаа. Нүүрсний хэрэгцээ ч улам ихсэж байна. Багнуурын авраг ордыг түшиглэж шингэн түлэж гаргаж эхлэх тэр цагт жилдээ 10 сая тонн нүүрс олборлдог болно. Жилдээ 1200 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх дулааны цахилгаан станцыг зөвлөлт холбоот улсын хүч хөрөнгөөр барьж эхэлжээ. Манай улсын төв дорнодын бүсийг ил чигэрлэр хангах энэхүү аврах том станцын төрхийг өнөөдөр загвараас л харж болно. Ер нь уурхайн хот олон өнгө төрхтэй. Төрх бүрээр нь өнгө бүрээр нь гаргаж хэлэх ялгаж зурхад амаргүй. Энд барьж байгуулж баяр наадмаа хийж өнгө бүрээр солонгорно. Энд анхны ажилчдыг ирж байхад туулаа хэрсэн амгалан сэлгэр хөндөй байлаа. Араас нь давсан залуусыг ирэхэд тоглох хүүхэдгүй суурин болсон. Амлаж биелүүлж ирсэн алдрын зам эргэж дурсах дурдтгал тэр хүмүүст арваа.
Ашиглалтын явцад эвдэрсэн газар орон зайг овоолгон шороогоор дүүрхэн, үржил шимт хөрсөөр бүчиж, зүлэг мод ургуулan, байгалийн унхан төрхийг эргүүлэн өгөх юм гэж хэдэн жилийн өмнө зориг төгс амлан бичиж байсан. Хараахан тэр амлалт хэрэгжээгүй л байна. Баялгаан эзэмшиж, байга төрхөөр нь эргэж сэргээх нь одоо болоод ирээдүйн хоочтой өргөх бядны бэлэг, бядны үүрэг гэж Багнуурынхан ярив. Улс олон дон тустай юм хийж, удамт Монголон хөгжүүлээ таминэ хэмээн их найрагч уриалсан. Багнуурынхан гэж хайгуулчин уур хайчин л гэгдэж байсан цаг нэгэн туйлран оджээ. Орчин үеийн мэрэгжил эзэмшсэн хүн зам болцоож, ихийг төлөвлөж, ихийг санаж сэдэж явцгаана. Нар сарандж үл тасалдах хотын нүргэн сонсогдно. Нүүрэнтэн хүндий нүргэлсээр нэгэн 15-тайгаар золголоо. Он оны түүхэн нүргэлэн хүүрэнсээр л нүргэлсээр л энэ чимээ огтхон ч үл тасалдана.